Санжид молон буюу Ерөөлийн хаан 10 зүгийн ертөнц дахныг 3 цагт гийгүүлэн заларсан бэлэгт хүмүүний арслан бүгдэд бие хэл сэтгэлээр мөргөё. Сайн явдлын Ерөөлийн хүчээр санаан дэлхэн хамаг ялагчдад орон ертөнцийн хумхийн тоогоор олонтой ховлон сөгдөн мөргөё. Нэгэн хумхинд ч хумхийн тоот бодисот нарын дунд бурхад заларсаар нилэн хүүх номын агаар нэг үсгүй ялагчдаар дүүрэх болтугай. Эцэс төгсгөлгүй Магдалины далай игшгийн гишүүн далай дуугаар ариун бурхтын эрдмийг дуурсгаж амгалан ажирсан бүгдийг магтъя. Цэнглийн дэд бүхэн цогцолсон цэцэг эрх хөгжим шүхөр гэрэл гэгээ анхлах үтсээр гэгээн бурхтад дахил өргөё. Тааламжит өмсгөл аршаан зоог талхлах чимгийг сүмбэр уур шиг тансаг дээд үзэмж хийцтэй тахил болгон ялагчдад өргөё. Аль хэмжишгүй их тахлуудыгч авралт тэдэнд сэтгэлээсээ зориулж ариун явдалд дуршин тэмүүлсэн агуу биширлэр мөргөн тахья. Шунал хорсол мухгийн эрхээр бие хэл сэтгэлийн үүднээс бишхүү үйлдсэн хилэнц бүхнээ би нэггүй наминчилъя. 10 зүгийн бурхан бодисод сурагч төгсөгч шарваг брадига амтэн бүгдийн сайн үйлс аль бүхий дагам баясъя. Ариусан гэж төрөглөөс ангижирсан 10 зүгийн ертөнцийн зулуудад аврал дээд номын хүрдээ алгасалгүй эргүүлэхийг айлтхан хүсье. Нирван дүрзүүлэхийг болгоогчдод нийт ертөнцийн тоос шиг галавт амтэн бүхнийг тэтгэн залрахыг алгаа хавсран өчн залбирая. Мөргөн тахиж гимшин наминчлаад дагам баясаж айлтхан залбирснаар альва хураасан буян бүхнээ ариуслын дээдэд зориулъя би. Эрт заларсан идүүгээ оршогч 10 зүгийн бурхтыг тахи ирээдүйн бурхад ч өтөр түргэн эгээрлээ гүйцээж гэгэрх болтугай. 10 зүгийн хамаг орон асар үлэмж ариун болоод бод модноо морилсон бурхад бодисот нараар дүүрэх болтугай. 10 зүгийн амтэн бүхэн ашид өвчөнгүй амар жаргаад ариун номын үйлс бүхнэн ай найртай сэтгэлчлэн бүтгээ. Гэгэрлийн замаар би замнаж орчил бүрт төрлөө мэдээд гэрээ орхисон үнний ирэлд төрөл тутамдаа гарах болтугай. Агуу гэгэрхстийг даган суралцаж ариун явдлыг төгс гүйцэтгэж ёс суртахууныг хэрэггүй ариусгаж ёс бусыг хизээд твсүгэ. Тэнгэр лус чөтгөрийн хэл хүн бус болон хүний хэл алив бүхий амьтны хэлээр ариун номыг заасугай би. Элбэрэл журам пирамидэд хичээж эрдэнэт сэтгэлийг алдалгүй барьж эрхэм сайн чанарыг минь гутаагч элд бүртгаас ангижрах болтугай. Нар сар огторгүй тордоггүй лянха цэцэг усанд хэртдэггүй шиг зовлонгийн үүсгэл шулмын үлээс амьдралын тойрогт ангид явтугай.
Ээлдэв хэмжээст ертөнц бүхний эмигнэл зовлон машад амьрлуулж инх амгаланд амьтдыг хөтлөн игнэх тэдэнд тусыг үйлдсүгэ. Буянт үлсийг төгс дэгжээж бусдын явдалд цохилдон орж эрхэм сайныг үлгэрлэн үзүүлж ирээдүйн галав бүхнийг туулсугай. Ялгаагүй над шиг гэгэрлийг эргэж ялгуулсан хүүгүүдтэй би нөхөрлөж ямагт бие хэл сэтгэлээрээ явдал өрөөлөө нэгтгэх болтугай. Өмг түшиг болсон нөхөд үлгэр сайн явдлыг заагчдтай үргэлж би учрах бүртээ үнэн сэтгэлийг нь бүү цөхрөөг. Ариун сэтгэлд баатруудаар хүрээлүүлсэн авралт бурхтыг илхэн үзэхдээ айсуу цагийн галав тутам гоо ихээр тэднийг тахь сугаа. Богд мэрэгдийн номыг дээдэлж бод явдлаар хотлыг гээрүүлж ирээдүйн тоо томшгүй галавт эрхэм үлсийг дэгжээн явсугай. Эргэх хороогийн орчил бүхэн игнэшгүй буян суу зайл эрдэм ухаан бясалгал гэгэрлийн эрдэнсийн баян сан болтугай. Нэгэн хумхинд хумхийн тоот орон бүгдэд сэтгэшгүй бурхад бод сад нарын дунд заларсныг бод явдлаар яван үзсүгэ. Үзүүр хязгааргүй зөв бүхэнд үсний интэд 3 цагийн далай бурхад далай орнуудыг далай галбад үзэн зорчсугай. Өг бүрэн далай мэт үлэмжийн чанар төгс аялгуу бусдын сэтгэлд ямарчлан нийцсэн бурхны зарилгийг ямагт сонстугай. Цаг цагийн гэгэргсэд бүхний цаглашгүй номын хүрдийг эргүүлсэн оюун баялагын их шиг зарлагт ой ухааны хүчээр нэвтэрсүгэ. Ирэх цагийн галав бүгдэд эгшин зуур бие орсугай. Альмад 3 цагийн галвыгч агшин төдийд туулан явсугай. 3 цагийн гэгээн бурхтыг нэгэн агшинд би үзсүгэ. Игнэх тэдний эзлэгт хүн зүйлсийг элбит чанарыг бясалгалаар эзэмшсүгэ. 3 цагийн ариун орныг нэгэн хумхинд илт бүтээж бүхий л зүгт тэр мэтчлэн бурхтын орныг байгуулах болтугай. Ирээдүйн ертөнцийн зулуу дараалан гэгэрлийг олж хүрдийг эргүүлж амьрлангуйн туйл нирваныг үзүүлэхэд аврал тэдний дэргэд явсугай. Хамгийн хурдан хуйлгааны хүч, хамгийн үүд хүлэгний хүч, хамгийн эрдэмт явдлын хүч, хамгийн түгээмэл асархуйн хүч, хамгийн сайн буйны хүч, харилтгүй бэлгийн хүч, арга бэлэг самаадын хүчээр ариун бодын хүчийг бүтээсүгэ. Үүлийн хүчийг огоот арилгаад, нисвансын хүчийг оргүй дараад, шулмын хүчийг үгүй болгосноор сайн явдлын хүчийг гүйцээсүгэ. Далай мэт орныг гийгүүлж, далай мэт амьтдыг гэтэлсүгэ. Далай мэт номыг үзэж, далай мэт бэлгийг онцсугай. Далай мэт явдлыг ариусган, далай мэт өрөөлийг төгсгөж, далай мэт бурхтыг дахин, далай мэт галвыг туулсугай. Альмад 3 цагийн бурхтын ариун явдлын өрөөл бүхнийг агуу сайн явдлаар гэгэрч алдалгүй би гүйцэтгэх болтугай.
Ялгуусан бүхний агмад хүүгүүн яруу алдран саманд бадраа эрдэмт түүнтэй ижилсхийн тулд ил буйна сайтар зориулъя. Бие хэл сэтгэл болон явдал орон бүгд нь ариуссан бэлгүүн сайн ёроолт түүнтэй би ч бас адилхан болтугай. Эрхэм дээд явдлын тулд итгэл манзуушрын ёроолыг тавьж ирээдүйн галав тутамд ойсолгүй игээрсэн үлсийг нь төгс гүйцээе. Илт явдал нь цаглашгүй болоод эд хавнч хосгүй болтугай. Энэ хэмжишгүй явдал орсонч эрдэм чадал бүхнийг ирсүгэ. Огторгон хязгаар хаа хүрэн орчлон ертөнц тэндж оршин зовлон төрөгдөл хаа үргэлжлэн зорьсон ёроол минь тэндж хүрнэ. 10 зүгийг эрдэнсээр дүүргэж ахуй цэнгэлийг хотлоор бүрдүүлж хумхийн тоос шиг олон галавт хутагт бурхтад өргөл болгосноос ёроолийн хаан судрыг сонсож гэгэрлийн дээд хутгийг мөрөөсч бууршгүй сүжгийг нэгэнтэйл төрүүлбэл буйны дээд нь энэ болно. Хинч гисэн ийхүү ёроовл хизээд муу заяан дуналгүй хилэнцэт нөхрөөсч ангижрах бөгөөд хязгааргүй гэрэлтийг өтөр үзнэ. Эрхэм олзыг тэд иргшэн энэ насандаач амар жаргаад саманд бадраа ямар мэтчлэн сааралтгүй түргэн түн шиг болно. Үннийг ухаараагүй хэн нэгэн өвлийн 5 адгийг үлдлээч үнэн сэтгэлээс ийхүү ёроовл өнөөх нүглэн төтхөн арилнаа. Ухаан бэлэг бие бэлдар угсаа язгуур төгөлдөр болоод хар хорийн хүчинд дийлдэлгүй хамаг 3 ертөнцөд шүтэгднэ. Ариун бод мод руу явж амтны тусад тэнд суугаад аюулт шулмын хүчийг ялж ариусан гэгэрч үннийг номлоно. Энэхүү сайн явдлын ёроолыг эндүүрлгүй тогтоож уншиж ухуулбал эцсийн үрийг нь бурхан л болгоон эргэлзэх хэрэггүй дээд гэгэрэлд. Манзуушрын баатар хэрхэн айлдсан саман бадраач түүнчлэн ёроосон агуу тэднийг даган суралцахад л аливаа буйна даатхан зориулъя. 3 цагийн ялагч бүгд ёроолийн хаанаар өргөмжилсэн тул энэ бүхий буйны үндсээ эрхэм сайн явдалд л зориулъя. Энэ нас минь эцэслэх үед элдв түүтгэр бүх найрусгаад игнэшгүй гэрэлт бурхныг үзэж инх мэндийн оронд одсугай. Эдгээр ёроолөө тэнд хүрснээр илт болгон төгс гүйцээж орчлон хэдий орших хугацаанд олон амьтанд туслан явсугай. Амар амгалан бурхны оронд ариун ливха цэцгээс мэндэлж амин даваа бурхны илт бошхыг аяа бибээр тэнд олсугай. Онц ирхэм бошхыг олоод олон 100 голтий хуйлгаанаар оюуны хүчээр 10 зүгт олон амьтны тусыг үйлдэсүгэ. Сайн явдлын ёроолыг тавьснаар сая миний хураасан буйнаар амьтан бүгдийн ч ёроол буян агшин төдийд бүтэх болтугай. Зорж сайн явдлыг өрөөснөөр зол буян хязгааргүй болоод зовлонгийн далаад живсэн амьтад зохист авдийн орныг олтугай. Эрхэм дээд ёроолийн хаан
Ингүү амтнаа тус болоод Саманд Бадрын игээрэл биелж саар заяа бүхэн хоосортугай.